Жагсаал цуглаан хийх эрхэл үндсэн хуулиар баталгаажсан Монголын бас ардчлалын гол эрхүүдийн нэг. За тэгээд энэ өнгөрсөн хугацаанд бол жагсаал цуглаан хийх эрхэд бол удаа дараалан бас халдсан үйл явдлууч нэлээд гарсан. Тэгээд сая одоо жишээлх юм бол энэ хуулийн төсөл яригадаад эхлэнгүүтэл бас нэг нийслэлийн засаг даргын тамгын газрын нэг нөхөр нэг ийм ярилцлага өгсөн байгаа даа. Төв талбайд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвсөн үед жагсаал цуглаан хийх хүсэлт ирэхэд хойшлуулдаг гэдэг. Зөвхөн захиргааны албаагч юм яриагөө сууж ин л та. Тэгээд төв талбай гэдэг бол одоо Улаанбаатар хотын бас зохилох зүрх, яг нийгмийн амьдрал бүхэлдээ, хотын амьдрал бүхэлдээ энэ төв талбай дээр буцалж идэг. Гэтэл сүүлийн жилүүдэд ямар практик газар авсан бэ гэхлээр ерөөсөө л энэ улс төрийн одоо өндөр идэвхжлэлтэй цаг үеүүдэд болохоор төв талбай дээр янз бүрийн арга хэмжээ төлөвлөдөг, завгүй байлгадаг. Энэ маягаар бүр одоо хуулиас гадуур маркаар энэ жагсаал цуглааныг бүртгэхгүй байдаг ийм нөхцөл байдлыг бий болгож байгаа. Одоо ч ихэл одоо төв талбай дээр нэг талд нь гуанз ажиллаж байгаа шиг байна, нөгөө талд нь бас ийм үүргийн худалдаа явж байгаа шиг байна. Гэх мэтчлэн ийм хязгаарлалтууд бол одоо байсаар ирсэн. Гэх мэтчлэн одоо ийм захиргааны шин чанартай хязгаарлалтуудыг бол энэ хуулийн төслийн хүрээнд авч үзсэн үү гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт нь бол ер нь энэ жагсаал цуглаан хийх журмын тухай хууль гэж урд нь байсан. Тэр хуулийг бол бид бол дандаа л тэгж шүүмжилдэг байсан. Яахлаараа одоо жагсаал цуглаан хийх эрхийг журмалдаг юм бэ? Аль элдв янзын хязгаарлалт нэмэгдэх тусмаа илүү одоо хүний эрхийг хязгаарласан ийм хоригдсон. Тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагуудын эрх үүргийг нэмэгдүүлсэн ийм зүйл рүү аваачдаг. Тийм учраас энэ журмын тухай хууль гэж байж болохгүй гэж бас шүүмжилдэг байсан. За тэгээд энэ жагсаал цуглаан хийх хэрэгчлөөний тухай хууль гэсэн нэртэй болсноороо бас нэг айхтар бас ахиц дэвшилтэй зүйл бол харагдахгүй байна. Засаг даргад бүртгүүлдэг тэр арга хэлбэрийг одоо цагдаад хүсэлт илгээдэг хэлбэрээр өөрчилж байгаа юм байна. За энэ бол одоо бараг л дорцсон зохицуулт болов уу гэж харж байгаа. Ер нь манай цагдаагийн байгууллагч гэсэндээ альва зүйлд ямагт одоо тэр хориглох, хязгаарлах талаас нь ханддаг. Тэгээ энэ жагсаал цуглаантай холбоотой асуудал төр ч гэсэндээ цагдаагийн байгууллагын зүгээс одоо энэ хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх чиглэлээр одоо ямар шүү арга хэмжээнүүд авж ийн вэ гэдэг дээр бас санаа зовж ийн. Тэгэхээр энэ утгаараа бол бид энэ хуулийг бол бас л их л нухацтай авч үзэхгүй бол эргээд энэ хүний эрх хэрэгчлөөг боомилсан тал руугаа явчихвэ гэсэн маш тийм том болгоомжл байна. Одоо тухайлах юм бол 2008 оны 7 дугаар сарын 1-ний одоо тэр эмгэнэлт үйл явдлууд бол бас Монголын нийгэмд маш тийм том хард хол бүлдээсэн шүү дээ. Тэгэл бараг бүтэн хэдэн үе залуусыг юм айц давтуулсан. Тэгээ сая сүүлийн жилүүдэд гарсан жагсаал цуглаан дээр болохоор булаадгалгийн эсвэл янз бүрээр одоо хорж цагдах зүйлүүд ч гэсэнтэй маш ихээр гарсан. Тэр болгон дээр бид нар ерөөсөө дүгнэлт хийгээгүй. Тэгээ ерөөсөө дүгнэлт хийхгүй байсаар явсаар тэгсэн ирнэ ингээд хууль тогтоомжийг нь бол өөрчлөе гэд ингээд оруулаад ирж байгаамаа. Тэгэхээр өмнөх тэр зүйлүүд дээр одоо бас ямар тухайлсан дүгнэлтүүд хийсэн, ер нь ямар алдаа мадаг гарсан, хэдчсэн хүний эрх эрхчлөөнд халдсан гэх мэтчлэн зүйлүүд дээр бас нэг хариулт авмаар байна. Баярлалаа. За энэ удаа бас Алтан гэрэл сайд засгийн газраас бас энэ жагсаал цуглааны хуулийн шинжилсэн найруулгыг оруулж ирж байгаа. Энэ бол бас нэлээдгүй хугацааны дараа удаа дараа яригдаад бас хийгдэж чаддаггүй байсан ажлыг амжуулж ийн гэж харж байгаа. Тэгэхээр улсын их хурл энэ дээр бол их тийм ажил хэрэгчээр хандаад энэ иргэдийн эрхийг хамгаалах чиглэл дээр бас дэмжиж ажиллах нь зүг байхаа гэж ингэж бас бодож байгаа. Тэгээ Алтан гэрэл сайдад асуултанд хариулъя. За ер нь одоо байгаа хууль нь ямар байна гэд нэг харчих хэрэгтэй юм шиг байна. Тэгээ дээрэс нь одоо энэ хуулийн төсөлтөйг холбогдуулаад бид нар нэг судалгаа бас эмгэгтэйгээд ингээд өгж байгаа. Тэр дээр одоо энэ хэрэгжилтийн үнэлгээнд нь хийсэн тайлан бусд газраас авсан саналууд байгаа. Тэгэх юм бол аль хэсгээрээ яаж сайжирсан харагдана. Жишээлх юм бол ямар нэг улс төрийн албан тушаалтан биш. Засаг даргад өгдөг биш. Тэгээ тэрнийхээ хариу нь бүрдэхгүй гэлээ гэдэг биш. Зүгээр л цагдаа руу мэдэгдэл өгнө гэж байгаа шүү дээ. Энэ яхаараа дорцсон гэж үзэж байгааг би жишээлбэл жаргалан гишүүний асуултыг ойлгохгүй байна. Урд нь зөвшөөрөл хүлээдэг байсан бол зүгээр бичиг аваачаад өгч 48 цагийн өмнө тэгээд
Энд чинь өөрөө цагдаагийн байгууллага олон улсын жишгээр бид нар их олон улсын жишг дээрээс энийг харсан. Цагдаагийн байгууллага тухайн жагсаал цуглаантай холбоотой зүйлүүдийг энэ чинь жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүс аюулгүй байдлыг хангах арга хэмжээг л авна. Зөвшөөрөхгүй ямар ч ойлголт байхгүй. Аяндаа үүссэн жагсаал дор бол ямар ч тухайн цаг үеийн нөхцөлтэйгээр энэ зөвшөөрлөг шууд ирээл цугларчих гэж. Тэгэхээр энэ бол бид нар бол их хамгийн дэвшилттэй хамгийн сайжирсан зохицуулт гэж үзээд байгаа. Тэгэд бид нар дүгнэлт хийхгүй биш харин дүгнэлт хийгээд энэ удаагийн хуулийн төсөл боловсруулах гэж. Одоо таны саяны тэр дурдж байгаа 7 сарын 1-ний асуудал, өнгөрсөн жилүүд болсон жагсаалын асуудал. За тэгээд энэ асуудлууд зохицуултгүй байх тусам заримдаа хүний эрхийг хязгаарлах хүчин зүйл болоод байгаа. Цагдаагийн байгууллага тэнд очиод хуулиараа үүрэгтэй. Бүртгэлгүй бол тараа гэдэг үүрэгтэй. Жагсаал цуглааныг одоо мөнгөөр татсан бол зөрчлүүд гарсан бол арга хэмжээ авгаад цагдаагийн байгууллагад үүрэг хүлээлгчдэг. Цагдаагийн байгууллага хуулиа мөрдөх үүрэгтэй. Цагдаагийн байгууллага тэнд оролцох зохион байгуулагчдын бүгдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. За ингээд одоогийн байгаа хуулийн дагуу очихор хит ерөнхий харилцаан дээр цагдаагийн байгууллага үрээ гүйцэтгэх гэхээр өнгөрсөн жилүүд гарч байгаа тэр олон хүний эрхийн зөрчлүүд гэдэг чинь гарч ирээд цагдаа бид нар хуулиар бүрдүүлнэ гэдэг, иргэд бид нар эрх хэрэгчлөөтэй гэдэг. Айл болохоор энэ харилцааг бид нар нарийн журмлаад өгөл болно гэдэг. Энэ асуудал шийдвэрлэгдэнэ гэдэг. Энэ утгаар л бид нар хандж байгаа. Ер нь энэ харилцаа детальчилж сайн заагдах тусмаа нэг ялангуяа хууль сахиулагч цагдаагийн байгууллагыг гүйцэтгэж байгаа үүрэг нь тодорхой болох тусмаа иргэд цагдаа нарын хооронд харилцсан үйл ойлголцол үүсгэх нь багасна. Иргэдийн эрх хэрэгчлөөнд учрах энэ аюул багаснаа гэдэг энэ үндсэн дээр бид нар хийсэн. За тэгээ одоо энэ жагсаал цуглааныг энэ байршилтай холбоотой зүйлүүдийг ярьж байгаа. Энэ байршилтай холбоотой чинь Сүхбаатарын талбай дээр одоо бол Сүхбаатар дүүргийн энэ асуудлыг л харж байгаа байхгүй. Нийслэлийн засаг даргаыг харж байгаа. Тэгээ энэ чинь одоо ёстой тэр нэг хоолой ажилуулна, юугаа ажилуулна яасан бол өгөхгүйгээр шалтгаан тэр ажил болж байгаа. А энэ асуудал цагдаагийн байгууллагад очих юм бол тэр талбай дээр нь хоол зарж гэнэ үү, ном зарж гэнэ үү цагдаагийн байгууллагад хамаагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл зөвшөөрдөг субъект биш учраас энэ дунд хүмүүс жагсах юм байна гэж цагдаагийн байгууллага бэлтгэлээ гэдэг эхэлнэ. За энэ майхнуудыг хажуу жагсах юм байна, тичнээ жагсах юм байна, аюулгүй байдлыг ингэж хангах юм байна гэж ажиллаа. Ингээд энийг бол бид нар дэвшил гэж үзэж байгаа.